нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах талаар дурдсан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хурлаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Батсүмбэрл Монгол улсын иргэд ажиллаж амьдарч байгаа бусад улстай энэ төрлийн хэлэлцээр байгуулах хэсэг хэлэлцээрийг байгуулснаар бүх найрамд Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэдэд ямар давуу тал үүсэх Монгол улс ажиллах хүчний хомсолд орж байгаа асуудлын талаар асуулт асууж хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид иргэдийн эрх ашигыг хамгаалсан Монгол улсын гадаад бодлогод нийцсэн гэрээ хэлэлцээрийг байгуулж ажиллах талаар хүхэлсэн болно. Хуулийн төслийг байнгын хорооны хурлаанд оруулсан гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газар, бүх найрамдах Казахстан улсын засгийн газрын хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхэндээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За. Жангабил гишүүнд баярлалаа. За тэгэхээр танхим дүүрэн сууж байгаа их хурлын гишүүдтэй баярлалаа. Тэгэхээр энэ хуулийг сойрхон батлах нь 3-2-оор шийдэгдэх учраас бүгдээрээ сууж байгаад нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэх учраас танхимдаа түр сууж явахыг хүсчихье. За ажлын хэсгийн нэрсийг танилцуулъя. Телефоны Абикар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, лав сүрэнгийн мөнх цул гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, Манчингийн Эрдэнэсэн хаанд гэр бүл нийгмийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал хуримтлалын сангийн бодлогын газрын дарга, Цэндаюшийн ганц цэцэг нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын дарга, Амар сайхны Хишиг Баяр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын хэлтсийн дарга, Бямбагийн Мөнх Баяр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал хуримтлалын сангийн бодлогын газрын ахлах шинжээч. За хууль санаа ашигтын илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж үг хэлэх улсын их хурлын гишүүд нэрээ өгнө. Энэ за ямар олон хүн гэж уул нь бол энэ их хурлаар нэлээд хилцээд олон хүмүүс үг хэлсэн юм штэ. Түрүүн одоо үгээ хэлээд нэлээд олон хүмүүс ярьсан. Энэ нэрсээ татах гишүүд байна уу? Нэрсээ татчихаач. За бээсээ ах татчихэрэггүй. Та заавал үг хэлэх ёстой. За Сүхбаатарын Эрдэнэ бол гишүүн асуулт асууж үг хэлнэ. За сайн бацгаана уу? Ассаламу алейкум. За манай улсын хувьд бас нүүдэлчин соёлтой ахан дүүсийн барилга тогтоосон казак түмэн. За казак түмний одоо хөгжлийн асуудал бол бас энэ улсын хурлаар орж ирж байгаа нэг чухал. 1990-ад оны ихэнх үед бас Монгол улс арчлал чөлөөт нийгмийн тогтолцоороо шилжихтэй зэрэгцээд олон мянган бас казак иргэд Казахстан улс руу бас нүүдлэж зарим буцаж ирж ирсэн. Тэгэхээр ер нь бол бусад улстай харьцуулахад бол манай улсад хоёр улсын кейс байгаа. Нэг нь болохоор Казахстан, нөгөөх нь болохоор Монгол иргэд олоороо аж төрж амьдарч байгаа бүгд найрамдах Солонгос улс буюу өмнөд Солонгос улс байгаа. Тэр утгаараа бол яг энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хилцэгдээд орж ирж байгаа энэ асуудлыг улсын хурал сойрхон батлах нь зүйтэй гэж дэмжиж байгаамаа. За ажлын хэсгээс асуухад манай улсын иргэд бас одоо Турк, Америкийн нэгдсэн улс, бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр ер нь бол Казахстан улстай хийх энэ гэрээтэй сойрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хідэн улстай
Монгол улсын иргэдийн одоо ажиллаж амьдарсан нийгмийн даатгалын шимтгэл төгссөн хугацааг нэгтгэн тооцоолох ийм судалгаа байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна. Бүрөвдөж дарга. Ажлын хэсгээс. За ажлын хэсгийн хариулъя 4-р энэ дэр. Нэрээ хэлээд хариулаарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга мөнхцүүл гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсын засгийн газар хоёр талд хамтын хэлэлцээрээр бүгд найрамдах Австри улс, Оросын холбооны улс, Австралийн холбооны улсуудтай хэлэлцээр хийх төвшөнд буюу эцсийн шатанд байна. За одоогийн байдлаар батлагдсан хэлэлцээр бүгд найрамдах Польш улс, Чех улс, за мөн түүнчлэн бүгд найрамдах Солонгос улс дээр харилцан шимтгэл чөлөөлөх ийм хэлэлцээртэй байна. Бүгд найрамдах Унгар улстай хэлэлцээр бас батлагдсан. За цаашдаа бидний зорж байгаа асуудал маань юу гэхээр Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаад буцаж эх орондоо ирэх тохиолдолд Америкийн нэгдсэн улсын Social Security System төлсөн тэр даатгалыг мөнгийг буцааж олгуулах талаар хэлэлцээлийн шимтгэлийг хоёр тал зэрэг төлөхгүй байх гэсэн хэлэлцээрийн хэлбэрийг бас батлуулахаар Монгол улсаас Америк нэгдсэн улсад элчин сайдын яамаар дамжуулан бас нэлээд эрчимтэй холбооны тухайн улсын одоо засгийн газартай хэлэлцэж байгааг бас ташрамд дурдъя. За мөн түүнчлэн Канада, Швед, Австри улсуудад бол Канада, Швед улсуудад хэлэлцээрийн саналын хүсэлтийг тавьсан холбогдох талуудаас хэлэлцээрийг одоо бид нар судалж байна гэсэн хариу өгсөн байгаа. Асуудлын гол нь хаанч шимтгэл төлсөн бай тэтгэврт гарах үедээ хоёр талаасаа тэтгэврээ авах юм үндсэн зохицуулт бүхий хэлэлцээрийг Монгол Улсын засгийн газраас санал болгож ажиллаж байгаа. За Эрдэнэ гишүүн тодруулъя. Мөнхцөл дарга байж байгаа. За ер нь бол энэ хилийн чандад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тоо бол гадаадын яамнаас авагдсан өнгөрсөн жилийн тоогоор бол нэг 230-аас 40 орчим мянга байна гэж үзэж байгаа. Хилийн чандад байгаа монголчуудын хувьд бол үнэхээр бас бор зүрхээр ажиллаж амьдарч суулж болсорч байгаа. Тэр тусмаа бүгд найрамдах Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсуудад бас аль бие усны одоо эрхтэйгээр биш одоо хашлан дотор хэлэхэд одоо хууль бусаар гэж нэрлэгдээд байгаа. Энэ одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байгаа. Ер нь бол хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын иргэд жилдээ асар хэмжээний мөнгөн гуйлгыг Монгол улс руугаа шилжүүлж байгаа. Энэ нь бол шууд болон шууд ус утгаараа Монголын эдийн засагт валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэглэх маш том боломж болж байгаа шүү. Энэ утгаараа бол эх орноос хол хилийн чандад хүний нутаг, гүний хушуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдэд дэмжих. За ажлын хэсгийн 4-р микрофон. За 23 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад хэргийн яамнаас гаргасан тоо баримтаар нийт 208 мянган Монгол Улсын иргэн гадаад улсад оршин сууж байгаагаас аль биесны хөдөлмөр эрхэлж байгаа 119 мянга буюу 50 орчим хувьтай л гэсэн юм мэдээлэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Монгол Улсын иргэн одоо эрх зүйн ямар статусаар тухайн оронд амьдарч байгаагаас үл шалтгаалаад хэрвээ татвар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол түүндээ ногдох нийгмийн хамгааллын баталгаагаа одоо шаардах эрхийг хангуулах чиглэлээр л бид хэлэлцээрийг санал тавьж ингэж явж байгаа. За бусад улсуудын зүгээс бол аль бие ёсоор амьдарч байгаа иргэнд илүү нийгмийн хамгааллыг үзүүлэх гэсэн ийм чиглэл баримталдаг. За гисэн хэдий боловч бид нар үйлдвэрлэлийн ослын даатгал, за эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчлэхээ зэрэг энэ наад захын хүний эрхийн асуудлууд дээр бас санал тавьж ажилладаг. Тэгэхээр Солонгос улсад бол хамгийн нааштай хэлэлцээрийн хувьд Солонгост ажиллаж хагаад буцаж хилээр гарсан тохиолдолд төлсөн шимтгэлээ бүгдийг авчиж байгаа. За сайн зэргийн Пүрвжовын сайн зэрэг гишүүн алга байна. Энх хотын болормоо гишүүн асуулт сууж үг хэлнэ. За ингээд өнөөдрийн чуулганаар сойрхон батлагдах гэж буй засгийн газар хоорондын одоо хэлэлцээр маань ер нь стратегийн ач холбогдолтой юм хэлэлцээр байгаа гэдгийг бас онцлон хэлмээр байна.
За Монгол улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг бол олон улсын түвшинд хүргэх ийм зорилттой. Сая Эрдэнэ олд гишүүний хэлсэнчлэн Монгол улсын олон иргэд бас бусад улсуудад хөлмөр эрхэлж ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр тэдгээр иргэд маань ихэнхдээ нийгмийн даатгаланд тасалдсан байдаг бол тухайн улсдаа нийгмийн даатгалаа төлж байгаа бол иргэн Монголдо эрэхтэй одоо тэтгэврээ тогтоолгох нийгмийн одоо хамгааллын энэ бодлогыг баталгаажуулж байгаа ийм чухал зүйл байгаа. За бүгд найрамдах Казахстан улсдаа бид энэ засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлцээрийг бол маш олон жил олон засгийн газрууд бас ажиллаж өнөөдөр ийм соёрхон батлах төвшөнд хүрж ирсэнд одоо талархалтай байна. Тэгээд онцгойлон бас энэ салбарын сайд нараар ажиллаж ирсэн. За өнөөдөр соёрхон батлагт нь орж байгаа Дав Бакир сайд, за Булган туяа сайд, Ариун заяа сайд гэдэг яг энэ салбарын олон сайд нарын бас ажлын үр дүн юм аа гэдгийг бас онцлон хэлмээр байна. За энэ дээр нэг зүйлийг бас чухалцаж хэлэх нь энэ хэлэлцээрийн зорилго бол эргээд Монгол улсдаа ирэхэд тэтгэврээ тогтоолгох. За гадаад улсад олон жил ажиллаж хөдөлмөрлж ирчээд Монгол улсдаа иргэн ирж нийгмийн баталгаанд хангагдаж тэтгэврээ тогтоолгох. За үүнтэй адилхан бид тэтгэврийн шинжилгээ яаруулах ёстой. Гадаад улсад хөдөлмөрлж ирдэг, тэндээ шимтгэл төлөөд явж итэл Монголдо ирсэн чинь тэтгэврэн тогтоолохдоо бараг одоо бага орлоготой иргэдийн түвшинд аваачих ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Манай тэтгэврийн тогтолцоо бол шудраг бус байгаа. Олон ахмадууд өнөөдөр яаж та хэд 600-700 мянган төгрөгөөр бүтэн сар амьдраад байгаа юм бэ гэдэг маш чухал асуудлыг хөндөж байгаа. За засгийн газар багш нарын цалин дээр шийдэл гаргаж одоо улсын хурлд оруулж ирэхээр болсон байгааг сонсоход таатай байна. Одоо харин бид тэтгэврийн шинжилгээг энэ зөвхөн тэтгэврийн үнийн дүнг нэмэх биш, энэ цаашдаа яаж энэ тэтгэврийн тогтолцоо, нийгмийн хамгааллын тогтолцоо шудраг байх вэ? Нийгмийн үндсэн суурь гэрээ шудраг байх вэ гэдэг энэ асуудлыг мөн одоо цаг алдалгүй хийх ёстой байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал буюу одоо засгийн газрын хоорондын хэлэлцээр соёрхон батлагдах гэж байгаад баяртай байна. Харин Монгол улсын иргэд маань Казахстан улсад ажиллаад эргэж ирээд Монголдо тэтгэвэр тогтоолоход нь тэр нь шудраг байх, нийгмийн баталгааг нь хангасан байх, үүнээсээ илүү чухал ажилдаа цаг алдалгүй ороорой гэж захиж хэлье. За үг хэллээ. Сархтын Зулбухаар гишүүн асуудал сууж үг хэлнэ. За улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүдийнхээ өнөөдрийн амар амгаланг айлтган мэдлээ. За бид их чухал шийдвэрийг одоо юм гаргах гэж байна. Учир нь зэрэг Монгол улс тодорхой одоо улсуудаа нийгмийн хамгааллын одоо чиглэлээр хамтран ажиллах хэлцээр байгуулж тэрийг одоо улсын хурлаараа соёрхон батлуулдаг. Нөгөө талынхаа бас улсын хурлаар парламентаар одоо шинэ батлуулдаг ийм одоо жишг тогтоод даруй одоо бидэнд бас нэг 10 гаруй жил болж байна. Үр дүнгууд гарч байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Монгол улсын иргэд гадаад улсад оршин суудаг бас амьдардаг энэ хугацаанд бол ажил хөдөлмөр хийлдэг тэрвийн одоо нийгмийн хамгаалал тэрнээс гадна тухайн хүн өндөр насны тэтгэвэр тогтоолох насанд хүрсэн үед тэтгэвэр тогтоолох боломжийг олгож байгаагаар энэ өөр их чухал юм байна. Энэ бол олон улсын хэмжээнд нийгмийн хамгааллын чухал зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлж байгаа бас ийм арга хэрэгсэл. Өнөөдөр бид бүгд найрамдах Казахстан улс Монгол улсын хооронд нийгмийн хамгаалалаар чиглэлээр хамтран ажиллах одоо энэ хэлцээр байгуулагчсан энийг соёрхон батлах чинь. Үүний цаанд даруй одоо яг өнөөдрийн одоо статистикаар бол Казахстан улсад оршин сууж бас ажил хөдөлмөр хийж байгаа 8 гаруй одоо иргэдийн асуудал байгаа. Нөгөө төгөр тэнд нүүж утсан 60 мянган одоо иргэдийн бас нийгмийн хамгаалалтай холбоотой асуудал бий. Монгол улсын иргэд ажил хөдөлмөр хийж байгаа эх орондоо босч ирсэн үеийн за мэдээж хэрэг нөгөө талын бас иргэдийн Монгол улсад ажил хөдөлмөр хийж байгаа үеийн нийгмийн хамгаалал учраас энэ өөрөө их тийм онцгой ач холбогдолтой шийдэл болж байна. Шийдэл болчихсон. Одоо энийг бид хэрэгжүүлэх энэ одоо алхахыг зохиход бэлэн байгаа нь бол сайшаалтай байна гэж бодож байна. Цаашдаа ч гэсэн Монгол улс бусад улсуудаа энэ хэлцээрийг бас өргөжлүүлнэ. Монгол улсын иргэд Австрали улсад бий, Австри улсад бий, олноороо одоо шинэ оршин сууж бас ажиллаж амьдарч байгаа улсууд бий. За нөгөө төгөр одоо шинэ бид зарим улсуудаа хэлцээрээ шинжлэх шаардлага бас бий. Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа нийгмийн хамгааллын
өнөөдрийн одоо хэрэгжүүлж байгаа хэлцээрийг шинжилэн байгуулах бас шаардлага бол бий. Энэ чиглэлээр бол өнгөрсөн хугацаанд бол тухайн үеийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол онцгой бас ач холбогдол өгч хүчин чармаал гаргасан. Одоо үеийн одоо сайдныг заавал дурдах ёстой. Ариун зай сайдын үед энэ хэлцээрийг бол их тийм эрчимжүүлж, за болгонтой сайдын үед бол энэ хэлцээр бол байгуулагдсан. Тэгээ өнөөдөр бол Авбакр сайдын одоо үед энэ хэлцээр улсын их хурлаар соёрхон батлагдж байна. Соёрхон батлагдсан даруйдаа энэ бол хэлцээр хийгдэж явна гэж үзэж байна. Тэгэхээр зэрэг улсын их хурлын эрхэм гишүүд та бүхнийг монголчуудынхаа нийгмийн хамгааллын одоо баталгаа хангаж чиглэсэн өндөр насны тэтгэвэр, за бусад одоо нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж чиглэсэн энэхүү хэлцээрийг соёрхон батлах чиглэлээр дэмжиж санал өгөхийг хүсье. Баярлалаа. За. Асуулт. За үг хэллээ. За Булааны Бээсэн гишүүн асуулт асууж үг хэлнэ. За энэ хоёр улсын засгийн газрын хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа маа. Урд нь бас их хурлын дээр тантай бас уулзаад санал хүсээ илэрхийлсэн. За энд ийм асуудал байгаа маа. Урд нь 90 онд хөдөлмөрийн гэрээгээр одоо 20-30 мянган хүн гарсан. За тэд нэр буцаад хөрөөд ирсэн асуудал байгаа. Зарим нь тийшээ бас иргэн болсон асуудлууд байж байгаа. Тэгэхээр энэ төрийн үйлчилгээний байгууллага малчиж явсан, нөгөө талаараа бусад одоо мэрэгчлэнүүд явсан. Эднэрийн тэр нийгэм даатлагын шимтгэлийг ингээд тооцохдоо энд ажлыг хэсэг гарсан уу? Ер нь гिचнээ мянган хүн байна. Одоо босож ирсэн гिचнээ мянган хүн байна. Тэнд байгаа нь гिचнээ мянган байна. Цуулга гаргасан уу? Тэтгэврийн юг тогтохдоо энийг шалгаж тогтоохгүй бас янз бүрийн асуудал гардаг. Энэ дээр ажлын хэсэг урьдчилаад гаргаж байгаа юу? Нэгдүгээр. Хоёрдугаар энэ зөвхөн Казахстан улс биш одоо Солонгос, Америк, Европын орнууд бас монголчууд ихээр ажиллаад амьдраад босоод ирж байгаа. Босож ирсэн улсууд энэ тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа асуудал байж байгаа. Тэгэхээр энэ хоёр талын нийгэм дадлын саана хамтарч байгаад ирнэ ажлын хэсэг гаргаж жинхэнэ нарийн шалгуураар явахгүй болохгүй энэ тал дээр одоо тийм ажлын хэсэг байгаа юу? Ер нь гिचнээ мянган хүн байна тийм тэтгэвэр тогтоолохоор. За ажлын хэсгийн эндэрийн 4-р микрофон. Ажлын хэсэг. Нэрээ хэлээд хариулаарай. За гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны эхэлсэн дараах гишүүг баяр гишүүний асуултанд хариулъя. За энэ Казахстан улсын засгийн газартай хамтран ажиллах хэлцээрийн тухайд бол гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам 2018 оноос хойш ажилласан байгаа. За энэ дээр ажлын хэсэг бол байгуулагдаж ажилласан. Энэ ажлын хэсэгт бол гадаад харилцааны яамнаас бас хамтран оролцож бид нар энэ хэлцээрийг одоо гаруй хэсэг зурх хүртэл хамтарч бол 18 удаагийн хэлцээрсэн байгаа. Энэ хэлцээрийнхаа хүрээнд ажиллах хүрээнд бид нар бас судалгаа хийж гадаад харилцааны яамтайгаа бол хамтарч ажилласан. За энэ судалгаанаас харахад бол 1994-өөс 2018 оны хооронд бол Монгол улсаас 61.6 мянган казак иргэн бол Казахстан улс руу бол бас шилжсэн байдаг. За энээс бол дараад буцаад 1700 иргэн бол босож Монгол улстай ирсэн гэдэг. За өнөөдрийн байдлаар бас Казахстан улсад бол 8000 гаруй хүн амьдарч байгаа. Тэрний 3100 бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн насны хүмүүс байна. Аль биесний хөдөлмөр эрхэлж байгаа гэж үзэж байгаа. За энэ хэлцээрийн тухайд бол хоёр зохицуултыг бас тусгаж байгаа. За ямар зохицуулт тусалж байгаа гэхээр Казахстан улс бол 1998 оноос хойш бол бүрэн хуримтлалын тогтолцоороо шилжсэн байгаа. Тэгэхээр 98 оноос өмнө Казахстан улсад Монгол улсад ажиллаж исэн давхардаагүй хугацаануудаа нэгтгэж жагаад аль байгаа одоо аль өөрөө оршин сууж байгаа орондоо тэтгэврээ тогтоолох ийм нөхцөлийг тусгасан байгаа. За хоёр дахь асуудал нь болохоор 1998 оноос хойш Казахстан улсын бүрэн хуримтлалын тогтолцоонд шимтгэл төлсөн хүн бол одоо Казахстан улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн 98 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн байх хүн бол Казахстан улсдаа тэтгэврээ тогтоолгоод Монгол улсдаа шилжүүлэн өөрийнхөө даасанд авах
ийм зохицуултыг бол тусгасан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо Монгол улсын тухайд бол харьцангуй цөөхөн жилээ нэмэгдүүлэх асуудал яригдана. Казахстаны улсын хувьд бол энэ 61 мянган хүн дээр нь өнөөдөр амьдарч байгаа хүмүүс бүгд бол тэтгэр авах нөхцөл нь бол бүрдэж байгаа. За баярлалаа. За аюуши ариун зай гишүүн асуулт асууж өгвөл нь. За Бакир сайда та минь ямар их удавтаа. Томилогдсон өдөрчн л одоо хэлж ийла. Улс төрийн одоо энэ алдаа дутагдлаас болж энэхүү хилцээр сойрхон батлах процесс дээр унчлаа. Маргааш яаралтаа шууд оруулаад ирээ. Хилцэх хэсэгтэрээ унсан хууль тогтоомжийг 1 жилийн хугацаанд оруулж ирдэггүй. Хилцэх хэсгийн шийдвэрлээд явж байгаа процесс дээр эцсийн үе шат дээр унсан хуулийг бол шууд одоо маргааш нь өргөн барихын боломжтой байсан. 4 сарын хугацаа боллоо. 4 сарын хугацаанд тэтгэвртэй гарсан иргэдийн боломжийг бид нар бол үгүй хийсэн. 2024 оны 6 сард энэ хилцээрийг анх одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дэмжсэн байдаг. 24 оны 10 сард хилцээрт гарын үсэг зурсан байдаг. 25 оны 5 сард эргээд одоо дахиад өргөн барьсан. Бид нар нэг удаад нь одоо баталж чадаагүй. Маш олон иргэдийн санхүүгийн боломжийг нь бол бид нар хаасан. Бид нар энэ дээрээ маш одоо хариуцлагатайгаар үнийг ухамсарлах хэрэгтэй. 98 оноос хойш Казахстан улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн болвол одоо тэтгэврээ тогтоолохдоо Монгол иргэд эсвэл тэндээ хуримтлалын сангаас нь тэтгэвэр тогтоолгох эсвэл Монгол дахь дансандаа тухайн одоо төвлөрүүлсэн шимтгэлээ цаг тухай бүрдээ одоо арвижуулсан, хүү тооцсон, нэмэгдүүлсэн тэр мөнгөн дүнг авах боломж нь одоо бүрдэж байна. Гэтэ процесс бас болоогүй. Монгол улстай соёрхон баталж ээж, Казахстан бас соёрхон баталж ээж, тэгжээж сая нэг эх оны нэг хагас жилээс л одоо хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу да. Маш их цаг хугацааг бид нар алдлаа. Монгол иргэнийхээ төлөө төр улс төрчиж ийм том алдаануудыг гаргаж ишүү гэдгийг бол дахиж одоо энд бас хариуцлагатайгаар хэлмээр байна. Улс төрчиж болох сэдв гэж байна. Боломгүй сэдв гэж байна. Тэтгэврийн хуулиудаа одоо тэтгэврийн нэмэлт хуулийнхаа хувийн нэмэлт тэтгэврийн хууль бэлэн болчихсон. Аль хэзээний бэлэн байгаа. Та минь нэг өргөн бариатгаач. Нийгмийн даатгалын одоо багц хууль гээл нэлээд удаан яригдлаа дахиад суур тэтгэврийнхаа асуудлыг оруулаад ир. Өргөн барьчих төхөө. Дамжин ям сайдад бас хандаж өгөлмөр байна. Яг энэ тэтгэврийн хилцээртэй адил түлш тогтвортой нийлүүлэх хос гэрээ соёрхон батлах асуудал байгаа. Оросын холбооны улстай байгуулсан гэрээ. Нэгийн соёрхон баталсан, нэгийн соёрхон батлаагүй байгаа. Хамтдаа байж ээж хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг бол бид бүгд ухамсартайгаар бас ойлгох ёстой. Хоёр дахь гэрээгээ одоо оруулж ирээ. Шатхуун түлшний асуудал ямар хүнд нөхцөл байдалд орсныг бид нар одоо нэг эрхэш ойлгож байгаа байлгүй. Дахиад хэлье. Улс төржиж болох сэдв байна, болохгүй сэдв гэж байна гэж. Эдгээр асуудлуудаа засгийн газар яаралтаа оруулж ирээ. 1 минут 1 секунд тутам үн цэнтэй биш үү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Хариулахгүй. За үг хэллээ. За Мэндвэрийн Мантха гишүүн асуулт асууна. Үг хэлнэ. За ямар юуны өмнө энэ Монгол улс бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын энэ байгуулсан тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай энэ хилцээрийг бид нар бас соёрхон батлах асуудлыг ярьж байна. За элэг нэгт Монгол ард иргэдээ иргэн эрхт нь буурийг нь тухтай байлгаж хуулийг нь одоо бас соёрхон баталж байгаадаас баяртай байгаагаа хэлье. Гэхдээ бас тодорхойгүй бас хэдэн асуудлууд байгаа учраас салбарын сайд болон одоо холбогдох ажилтнуудаас асууя гэж бодож байна. За Монгол улсын энэ тэтгэврийн тогтолцоотой хэрхэн ер нь уялдуулах бодлоготой байгаа вэ гэдэг нь бас нэг тодорхойгүй харагдаад байгаа юм. Ямар бодлого баримтлах гэж байгаа. Жишээлбэл энэ хилцээрийг манай улсын нийгмийн даатгалын болон энэ тэтгэврийн тогтолцоонд яг хэрхэн уялдуулах юм бэ? Системийн нийцлэг нь одоо яаж хангах юм бэ? Өнөөдөр одоо чуулган үзээд сууж байгаа
гадаадд байгаа манай монголчууд энийг хараад би яаж энэ тэтгэврээ одоо энэ шимтгэл хуримтлууллаа уялдуулах юм бэ гэдгийг нь тодорхой одоо болох хэрэгтэй байгаа учраас энэ асуултыг асууж байгаа. За мөн бусад улс оронд ажиллаж байгаа Монголын одоо маш олон одоо иргэд ялангуяа Өмнөд Солонгос, Япон, Польш, Герман зэрэг одоо улсууд байгаа. Япон, Чех гэдэг. За энэ иргэд олноор ажиллаж байгаа бусад оронтой байгуулах ер нь чиглэл төлөвлөгөө байгаа юу гэдгийг бас тодруулъя. За мөн гадаад улсад одоо энэ хуримтлуулсан шимтгэл за энэ тэтгэврийн мөнгийг Монгол улсад одоо шилжүүлэх. За эсвэл одоо Монголд хуримтлуулснаа тухайн улсад одоо жишээл ашиглах шаардлагатай байх юм бол техникийн болон хууль зүйн шийдлийг нь одоо хэрхэн боловсруулж гаргаж байгаа вэ гэдгийг бас асууя. За сүүлийн асуулт бол энэ хилцээрийг хэрэгжүүлснээр за Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа хэрхэн ер нь сайжрах вэ? За үүнийг одоо бусад салбар жишээлбэл эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн хамгаалал гээд энэ салбаруудад хэрхэн одоо энэ өргөдөх боломжтой вэ гэдэг энэ асуултуудыг асууя. За ажлын хэсэг эндрийн 4-р микрофон. За ажлын хэсгийн гишүүн нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын төлөвлөлтийн газрын дарга ганц цэцэг мандахаа гишүүний асуултанд хариулъя. За энэ бүгд найрамдах Казахстан улстай байгуулж байгаа хэлэлцээр маань өөрөө тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хувьд Монголын одоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар ямар харилцааг зохицуулж байна? Тэр одоо хууль заасан нөхцөл боломжийг хангаж байгаа бол Монголын хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ бодуулах юм одоо боломжтой. За 1998 оноос өмнө тэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Монгол улсад төлсөн энэ хоёр одоо давхцаагүй хугацааг нэгтгээд Казахстан улсын талаас Монголын иргэд тэтгэвэр авах юм боломжтой. За дээрэс нь Казахстаны тогтолцооны бас давуу тал энэ хоримтлын тогтолцоон шилжчихсэн. За Монголын иргэн 98 оноос хойш энэ хоримтлын тогтолцоонд одоо мөнгөө төлөөд явж исэн бол энэ хоримтлын тогтолцооноос тэтгэвэр авах боломжтой. За Монгол улсад одоо бүр мөсөн шилжиж ирсэн тохиолдолд тэр хоримтлагдсан мөнгийг нь Казахстаны тал нэг удаа тооцож өгөх ийм одоо бас давуу талууд хэлцээрт болсон байгаа. За манай улсын хувьд бол одоо тэтгэврийн хуулиар ямар харилцаа одоо зохицуулж байна? Насны хувьд шимтгэл төлсөн байх хугацааны хувьд тийм ээ. Энэ нөхцөлийг хангасан тохиолдолд иргэд маань одоо тэтгэврээ тогтоолгоод авах нь бол нээлттэй боломжтой байгаа. За хоёр дахь асуудлын хувьд бол бусад улсад байгаа одоо монголчуудын хэлэлцээр хийх үү гэж байна. Ер нь бол түрүүн бас ажлын хэсгийн гишүүдээс хариулсан. За Монгол улс Казахстанаас гадна 6 улстай хэлэлцээртэй. За хуучин одоо зөвлөлт холбоот улс, за бүгд найрамдах Солонгос улс, за бүгд найрамдах Польш, Турк, Чех улс, Унгар улстай хэлэлцээр байгуулсан байгаа. За Оросын холбооны улстай байгуулсан хэлэлцээрийн хувьд бол хоёр улсад одоо нэг ажилласан шимтгэл төлсөн хугацааг нэгтгээд тооцоод тухайн улсын хуулиар нь тэтгэврийн тогтоогоо явж байгаа. За Солонгос улсын хувьд бол арай жоохон ялгаатай. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монголчууд Монголынхоо хуулийн дагуу Монгол улстай тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол энэ хугацаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ороод Солонгост ажилласан монголчууд маань Монголынхоо хуулийн дагуу тэтгэврээ тогтоолоод аваад явах ийм боломж нь бол нээлттэй. За бусад одоо Унгар, Турк, Польш, Чех гэдэг энэ улсууд бол энэ нийгмийн хамгааллын хэлэлцээр нь одоо олон улсын сүүлийн үеийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийн чиг хандлагын дагуу бол хийгдсэн. За энэ ямар агуулгатай байна гэхээр үндсэндээ тухайн улсуудад ажиллаж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэж тооцоод за тэгээд тэтгэврийн эрхийг нь өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу одоо эрхийг үүсгээд тэгээд улс улсад ажилласан жилд нь ноогдох тэтгэврийг тухайн улсуудаас өгч байгаа. За жишээлх юм бол Унгар улсад одоо 20 жил, Монголдо 10 жил ажилласан хүн бол нийтдээ 30 жилээр тэтгэврийг нь бодоод 20 жилд ноогдох тэтгэврийг нь Унгарын талаас, 10 жилд ноогдох тэтгэврийг нь Монголын талаас өгөөд ингэ явж байгаа. За зүгээр Монгол улсын иргэдийн хувьд бусад одоо хэлэлцээргүй оронд амьдарч ажиллах үедээ тухайн улсууд за нэмж хариулъя.
хамгийн сүүлийн асуултанд хариулъя. За Монгол улсын одоо энэ хилцээргүй орнуудад ажиллаж байгаа амьдарч байгаа монголчууд байгаа. Тэр улсынхаа хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал юм уу, тэтгэврийн даатгалд хамрагдаад явах нь бол нээлттэй. Зарим одоо их сурвалж гэдэг юм уу монголчуудын хувьд бол Монголынхоо нийгмийн даатгалд сайн дураар даатгуулаад ингэ явж байгаа. За энэ бас нээлттэй. Хэрвээ одоо сайн дурын даатгалын тэр шимтгэл төлсөн хугацаа хүрэлцээтэй болвол мөн Монголынхоо хуулиар тэтгэврээ тогтоолгоод явах ийм одоо эрх зүйн зохицуулт бол байгаа. Мантхаг гишүүн тодруулъя. За яг энэ хариулттай холбоотойгоор би түрүүн бас асуусан. Ер нь энэ бусад ер нь оронтой байгуулах ер нь чиглэл төлөлгөө ямар улсууд дээр одоо цаашд ажиллаж байгаа вэ гэдгийг бас тодруулаад хэлээд өгөөч. За энэний 4-р микрофон тодруулъя. За одоогийн байдлаар бид нэр Австри улстай, бүгд найрамдах Австри улстай хилцээр үндсэндээ бол хийгдсэн. Одоо Монгол улсын талаас одоо улсын хурал дөрвөн барихаар бол бэлдэж байгаа. За дээрэс нь Австрали улстай бас Австралийн холбооны улстай хилцээр ажил хийж байна. Эх 7 хоногоос тэндээс албаны хүмүүс ирж бас энэ хилцээр дээр ажиллана. За цаашдаа түрүү манай төрийн нэрийн бичгийн дарга бас хэлсэн. Швед улс, Америкийн нэгдсэн улс гэдэг энэ бусад орнуудад бас ажиллаж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлаар судлаад бас хилцээрийн асуудлыг бас үргэлжлүүлнэ гэсэн байдлаар төлөвлөж байна. За одоо дулмын бум очир гишүүн асуулт асууж үг хэлнэ. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн чуулганы үеэр Хилийн чандах Монгол иргэдийн эрх ашиг хамгаалах лобби буюу дэмжих бүлэг байгуулагдсан талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Тэгээ миний би энэхүү дэмжих бүлгийг ахлан ажиллаж байгаа бөгөөд за яг өнөөдрийн хэлцэж байгаа энэ асуудалтай холбоотой маш их санал хүсэлт ирдгийг энэ ташрамд дурдмаар байна. За мөн лобби бүлгийнхаа одоо гишүүд за түншлэн Хилийн чанд ажил амьдарч байгаа Монгол иргэдэд төлөөлөөд энэхүү хэлцээр орж ирж байгаад одоо талархаж байгааг бас уламжлан дамжуулмаар байна. За нэг хоёр хэдэн зүйлийг тодруулаад бас асуучихмаар байна. 1982 онд зөвлөлт холбоот улс одоогийн Орос улбаны улстай, 2006 онд Солонгостой, 2011 онд Унгар улстай, 2018 онд Польш улстай, 2018 онд Турк улстай, 2019 онд Чех улстай энэхүү одоо хилцээрийг байгуулж байжээ. За ингээд өнөөдөр бол бид Казахстан улстай буюу 7 дахь улстай энэхүү хилцээрийг байгуулах асуудлыг хилцэж байна. За түрүүн гишүүд бас зөндөө хэллээ. Энэ бол Монгол иргэдийнхаа эрх ашгийг хамгаалах тухай асуудал учраас та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байгаамаа. За Америкт байгаа Монгол иргэдээс маш их хүсэлт ирдэг. За Америкийн засгийн газартай байгуулах энэ гэрээний асуудал миний ойлгож байгаагаар Монгол улсын засгийн газраас нэлээд хэдэн жилийн өмнө хүсэлтээ явуулсан байгаа гэж би ойлгосон. Энэ ажил маань одоо хэр байгаа юм болоо? За хэр хурдан шийдэгдэж чадах юм болоо гэдгийг нэгэд тодруулмаар байна. За дараагийн нэг зүйл болохоор юу вэ гэхээр тухайн улс орондоо жишээ нь Америкт ч юм уу авж исэн одоо төлж исэн шимтгэл нь цалин нь өндөр байгаа, төлж исэн шимтгэл нь өндөр байгаа тохиолдолд тэрийг яаж тооцдог аргачлал байдаг вэ? Тэр өндөр хэвээрээ одоо тооцогддгүү эсвэл өөр аргачлал тооцогддгүү гэдгийг одоо тодруулмаар байна. За төгсгөлд нь хэлэхэд бас зарим гишүүд сая хэлээд байна. Энэ хилцээрийг сойрхон батлах тухай асуудал түрүү их хурлын дарга бас хэлсэн. 3-2-оор батлагддаг. 3-ны? Тэ. За 64 гишүүнээр өнгөрсөн удаад их хурлын чуулганаар ороод эрт сүрхэн улмаас энэ унчсан ийм асуудал гарсан шүү. Тэм учраас одоо эрцээ сайн бүрдүүлж энэ удаад хариуцлагатайгаар гишүүд маань санал дэмжиж саналаа өгөөд өгөрөө гэдгийг онцгойлон хүсмээр байгаа юм аа. Баярлалаа. За эндрийн 4-р микрофон хариулъя. Нэрээ хэлээд хариулаарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. Тий, Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчуудын хувьд бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За Америкийн нэгдсэн улс бас тэтгэврийн нэгдсэн системгүй үндсэн FOA 401K планаас гадна хэд хэдэн өөр планууд бол байдаг. За манай иргэдийн тавьж байгаа гол хүсэлт маань юу гэхээр Америкийн нэгдсэн улсаас
ямар нэгэн байдлаар бүр мөссөн буцах тохиолдолд тухайн улсад төлсөн шимтгэлийг буцааж авъя гэдэг ийм хүсэлтийг тавьдаг. За бид нар Америк нэгдсэн улсын засгийн газартаа 2016 оноос эхэлж энэ талын хүсэлтийг уламжилж ирсэн. За хамгийн сүүлд албан ёсоор 2018 онд манай хуулийн нөхцөл байдлыг судалж үзээд за танаа Монгол улсын иргэдийг шимтгэлийг хоёр тал зэрэг төлөхгүй шимтгэл цөлөөлөх энэ хэлбэрээр явуулах боломжтой. Гэхдээ одоо бол бид асуудлыг шууд авч үзэх боловч хууль эрх зүйн хувьд боломж байгаа боловч одоо авч үзэх боломжгүй байна гэдэг хүсэлт гэж одоо хариу өгсөн. За уг асуудлаар Монгол улсаас Америк нэгдсэн улсад одоо ажиллаж байгаа элчин сайд нэлээд чармаалт гаргаад өнгөрсөн оноос эхэлж Америкийн хөдөлмөрийн департаментаа нэлээд ажиллаж байгаа. За Америк нэгдсэн улсаас бол тэтгэвэр нэгтгэн бодох юм хүсэлт бол хэлцээрийн хэлбэрийг санал болгосон байлээ. За бид бол тэтгэврийг нэгтгэн бодох нь бол Монгол иргэдэд төдийлөн ашигтай биш учраас төлсөн шимтгэлийг Америк нэгдсэн улс гаргах тохиолдолд олгуулах, шимтгэлээс харилцан чөлөөлөх гэсэн хэлцээрийн 2 дахь хувилбараар бол судалж ажиллаж байгаа. Тэгээд энэ асуудлаар өнгөрсөн одоо сард Америк нэгдсэн улсын Монгол улсын элчин сайдын яамтаа бас бид нар нэлээд нэгт ажиллаж мэдээлэл солилцож энэ асуудлыг шуурхалгаар гадаад хэргийн яамтаа хамтарч ажиллаж байна. За баярлалаа. За хоёр гишүүний дараа асуулт асууж үг хүсний дараагаар санал хураалттай гишүүдийг танхимд урьж байна. Даштондгийн Гамбат гишүүн асуулт асууж үг хэлнэ. За энэ хэлцээрийг бол Сойрхон Батлагыг бол дэмжиж байна. За ер нь бол Казахстан улс маань өнөөдөр бол нэг хүнд ноогдох нь бол $14,000 байгаа. За цаашдаач өсөөд Казахстаны эдийн засаг бол өдрөөс өдөр сайжирч байгаа л да. За манайх одоо харамсалтай өнөөдөр нэг $6,000 л байна. Уул нь бид нэг 30 жилийн өмнө адилхан нэг гараанаас эхэлж исэн байхгүй юу? Бид нар арай дээгүүрч явж исэн. Гэтэл харамсалтай энэ нүүрсний хулгайчид энэ бүх юмнуудтайгаа бид нар эвлэрснээс болоод энэ төмөр зам энэ ажил төрөл хийж байгаа энэ улсууд нь хариуцлагагүйгаас болж манай Монгол улсын иргэдийн 30% нь ядуу байгаа. Бүр цаашлууд одоо 50-60% нь ядуу болчих гээд байгаа. Ийм байдалтай байна. За альва нэг сайд одоо ажил төрөл хариуцаад ажил хийхдээ бас ингээ юм үлдээж явах хэрэгтэй. Бакир сайд бол сайн байна. Тэ. Ямар ч байсан одоо ажил хэрэг болгоод энэ Монгол улсынхаа иргэдийг энэ тэтгэврийн сангаас авах боломжийг хангаад ингээ энэ хэлцээрийг Сойрхон Батлах энэ төвшөнд авчираад өнөөдөр батлуулах гэж сууж байна. Их сайн байна. За үүнээс гадна бол за нөгөө муу хилээд байдаг Эрдэнэ ч гэсэн бас хамгийн олон хүн ажилладаг байсан Солонгосыг авчирж оруулж ирээд батлуулж ирсэн. Бид нар бас сайн үеийг сайнаар хэлждэг байх хэрэгтэй. За нэг юм тодруулъя. За энэ Казахстан улс маань давхар иргэншил зөвшөөрж байгаа юу? Ямар байгаа вэ? За манай бас гишүүд юм ойлгохдоо зарим нэг тааруу байдаг. Энэ тэтгэвч одоо шимтгэл шүү дээ. Өөрийнх нь ажиллаж исэн тэр бараг хадгаламж гэж хэлж болно. Ийм л зүйл. Зарим нь бол одоо бараг халамж төрөөс үзүүлж байгаа юу ч үлээ. Тусламж гэдэг юм. Тиймэрхүү ойлголттой байдаг шүү. Тэгээ тэр ойлголтуудаа засаарай. Ганцхан л одоо тэр дарагдаа үнэнч ч юм уу. Тэр хүндээ зүтгэх ёстой гэсэн ийм ойлголттой хүмүүс их байна. Ер нь энэ одоо байнгын ороо чуулган дээр би ер нь байн үг хэлжээ гэж бодож байна. Энэ үг хэлж явах асуулт асууж байгаад бас нөгөө дураараа орж иж хажуутлаас ярина. Наацхээс ийм соёлгүй болцсон байх шүү нөхдүүд. Гэх мэтлэнгийн ийм зүйл байна. Тэгэхээр цаашдаа одоо цөөхөн үед 4 сар болж байгаа засгийн газар гэхэд бас хөөрхөн юм амжуулаад байх шүү. Сайнаар мууг нь муугаар хэлэх ёстой. Болж байна. Цаашдаа ч одоо тэгээ сайн ажил. Тэгээ болохгүй өтөхгүй байвал бас хэлж яриад арга хэмжээ тооцоход бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. За үг хэллээ. За Цэвдүржин Туван гишүүн асуулт асууж үг хэлнэ. За
За дэмжиж байна. Тэгээд цаг хугацаа жоохон алдсан. Бид хэд нөгөө засгийн газар хоорондын хилцээрүүдээ ингээд бас улс төржиж алдаа гаргаад нэг ийм одоо хор хохиролтой зүйл үлдчихэд байгаа. Тэр нь энийг хүлээж байгаа олон иргэдийн нийгмийн даатгалын тэтгэврийн асуудал байгаа. За үүнтэй адилхан сая бид нар энэ бензин дээр ч гэсэн нөгөө газар үндэсний бүтээгдэхүүн нийлүүлэх хилцээрийг батлаад тэгээд нөгөө онгоцны түлш гэсэн чинь бүр Чингис хаан буудлаа алдах гэж байна гэдээ ярьсаар байгаад ингээд зогсооцсон. За тэгээд тэрний асуудал чинь сая энэ бензин дээр сүүдрэн тусчлаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ асуудлыг, энэ хилцээрийг яаралтай батлаад өгсөн зөвөө гэж ингэж бодож байгаа. За энэ асуудалтай адилхан кейсүүдийг бол анх одоо Ардчилсан намаас сонгогдсон, Ардчилсан намын одоо яг энэ салбарын сайд хийжсэн Содном зөндөө Эрдэнэ анх бас нэлээд ярьж исэн. Солонгос манай улсын одоо гадаад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь ажилтдаг Солонгос улстай энэ хилцээрийг маш амжилттай хийж чадаад энэ хилцээр хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр цаашдаа Монгол хүн ажиллаж байгаа бүх улсуудад энэ хилцээрээ хийцэн зөв үү гэж ингэж ойлгох хэрэгтэй. Яг тэгэхээр энэ өөрөө хүмүүсийн одоо ахмад насандаа хүрээд тэтгэвртэй болох үед нь шаардлагадах маш чухал асуудал учраас энийг яаралтай шийдэх ёстой байна. За энэ одоо хилцээр засгийн газар хоорондын хилцээр учраас бид нар өмнө нь бол 64 буюу одоо 64-өөс дээш гишүүнээр ингээд одоо хилцэх дэмжих ёстой байж байгаад ингээд унтчихсан үнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна. За өнөөдөр бол энийг бид нар бол батлана гэж ингэж ойлгож байгаа. За ер нь бол бид нар 208 гээд албаныхан хэлж байна. За тэгээд зарим гишүүд 230-40 мянга гээд Монгол улсын хамгал сор болсон залуучууд гадаад улсад хатуухан хэлэхэд боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Тэнд одоо хүний эрхийн зөрчил, бусад зөрчил, ажлын байрны дарамт, янз бүрийн дарамт чухалтуудын дор Монгол залуучууд ажиллаж байгаа. Монгол залуучууд тэнд одоо гайхалтгаар хэмжээнд одоо маш их ачаал авч, маш их ажлыг хийж амжуулж ажиллаж чаддаг. Тэгэхээр бид нар бол одоо энэ асуудлуудаа ялангуяа төсөв хилцэгдэж байгаа үед, нийгмийн даатгалын асуудал хилцэгдэж байгаа үед, цалин цавууны асуудал хилцэгдэж байгаа үед бид нар олигтойхон байж энэ залуучуудаа Монгол орондоо ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх талд хэдүүлээ илүү их анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэдгийг бас энэ төвшөнд хэлье. За баярлалаа. За үг хэллээ. Тэгэхээр 1997 оноос хойш хөдөлмөрийн гэрээгээр нийтдээ 48 мянга орчим казак иргэд бүгд найрамд Казахстан улсад очиж ажилласан байдаг. Сүүлд казак иргэдийг олон гулгах зорилгоор тодорхой хөрөнгө олох замаар бас 47 мянга орчим иргэн бас Казахстан улс руу иргэн болж явсан байдаг. Тэгээ ингээд үзэхдээ 95 мянга орчим одоо казак иргэдийн асуудал тэндээс босч ирж Монголоо яриад болсон энэ эдгээр хүмүүсийн асуудлыг энэ хилцээрийг хүрээнд шийдэхээр байгаа. Яг Монгол улсад Казахстан улсаас хөдөлмөр эрхэлж байгаа хүн бол маш цөөхөн. Тийм учраас энэ одоо хилцээр бол Монгол улсын хувьд бол маш тийм одоо үр ашигтай ийм одоо хилцээр болж байгаа. Тийм учраас энэ их хурлын гишүүдийг энэ дээр бүгдээрээ дэмжиж одоо санал авахыг хүсэж байна. За манай Монгол Ардын намынхан сая бүгдээрээ нөө ирээдл суусан байсан яагаад байхгүй байна. За одоо энэ дарга гихтэр л одоо бүгдээрээ орж ирээ суучдаг. Ойрын үед энэ намынхан их хурл болж байгаа ийшээ бас ингээд анхаарах их асуудалтай байгаа бох. Тийм учраас Ардсан намынханд бол маш том хариуцлага ирж байгаа. Та бүхэн энэ төсвийн хуулиа батлахгүй бол энэ эрхчлэлийн төсөв батлагдахгүй бол 15-нд хилцэж батлагдахгүй бол их хурл чадамжгүйгээр тарах ийм нөхцөл байдал руу орно. Тийм учраас одоо 19 хоногийн асуудал байна. Ардсан намынхаа эрцээ сайжруулж тэр одоо энэ зарим нэгэн эрдгүү гишүүд Батболго гишүүн энтрийг дуудаж эрцээ сайжруулж байнгын орнуудын хуралдад оролцуулж энэ одоо төрийн өмнөх хүлээх тэр одоо ажлуудаа маш сайн хийх хэрэгтэй байна. Тийм учраас хариуцлага та бүхэн дээр ирсэн шүү. Энэ төсөө батлах нь бол Монгол төрийн өмнө хийж байгаа бас том үүрэг шүү гэдгийг бас хэлье. Тэгээд Ардсан намынхаа ажлаа сайжруулаарай гэж хэлмээр байна. За
санал хураалт явуулъя. За, санал хураалтанд бэлтгэе. За 70 гишүүн л байна шүү. Одоо яг 70 гишүүн. За болохгүй. За гишүүд асуулт асууж хариулт авч үгүүлж дууслаа. Одоо байнгын орооны сандар санал хураалт явуулна. Гишүүд санал хураалтанд бэлтгэе. За бэлтгэсэн. За санал хураалт. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Сойрхон Батлыг гэсэн саналын томьёолоор санал хураана. За 78 гишүүн дэмжлээ. Цогтбаатар гишүүн, Батбаяр гишүүн, за Одбаяр гишүүн, Баясгалан гишүүн дэмжснээр протокол тэмдэглүүлье. Улсын хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэн тул тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээр Сойрхон Батлах тухай хуулийн төслийг эцэсэн болсон тооцлоо. Улсын хурлын гишүүд ажлын хэсэгт талархлаа. За дэд даргыг сонгосонтой холбоотой Монгол Улсын их хурлын даргын үр гүйцэтгүүлэх тухай хурлын тогтоолын төсөл 4-р асуудлаар хэлцэх байсан. Энэ хурлын дэд дарга томилогдоогүй учраас хойшлогдож байна. За өнөөдрийн нэгдсэн уралдаанаар хэлцэх асуудал дууссан тул хуралдаа өндөрснийг мэдэгдэе.